За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо би энэ дизайн анхан шатны хичээлийн маань хүснэгтэй ажиллах хичээлийн эхний хичээл орох гэж байна. За энэ хичээлээр бид нар бүгдээрээ хүснэгт гэдэг хүснэгттэй Adobe InDesign програм дээр хэрхэн ажилладгийг. За тэгээд түүгээр дамжуулаад хэдүүлээ 2021 оны календарыг 2 хичээл давнуулан хийж үзэх байгаа. За ингээ бүгдээрээ хичээлдээ орцгоё. Та бүхэн сонирхолтой байна гэж найдаж байна. За тэгэхээр бүгдээрээ InDesign програмаа нээгээд за Create New гэдэг. За Create New гэдэг ийшээ ороод за Print ерөнхийдөө бол календар учраас бид нар хэвлэх хэсгээс сонгох хэрэгтэй. За вебд тавих бас календар интерактив календар хийж болно. За мобайл хувилбар дээр харуулах бас бид нар бас хийж болно. За гэхдээ бид нар бол яг хэвлэх гэж үзэж байгаа учраас за A4-ийн хэмжээтэй босоо хэлбэртэй ийм олон хуудастай хуудас болгон дээр нэг сарыг харуулсан. За тийм календарыг хийж үзье гэж бодож байна. За тэгээ бүгдээрээ A4-ийн хуудасаа нээ. За файл документ setup руу буцаа орчих. За facing face гэдгээр за мэдээж энэ маань тусдаа байна. Гэхдээ ард урталтаа бас нүүртэй байх хэрэгтэй тийм календар маань. За календар маань нүүртэй байх хэрэгтэй. За эргэн тойрноос 1 см-ийн маржинс авчи. За 0.8 см авчдаг лөө. За тэг bleed дээр нэг 0.5 см-ийн bleed аваад за тэг facing face A4 окей. За одоо ингэ бодсоор гэж байна. За тэгээд master slide за календарын ерөнхий нэг юмнуудаа master slide дээр хэвдэлээ хийгээд өгчээ гэж бодож байна. За master slide руу ороод за эхний утсан дээр за энэ дээр бол бид нар cover хэсэг. За тэгэхээр биднэрт 12 шиг зураг хэрэгтэй болно. За нүүртэйгээ хамт 13 шиг зураг хэрэгтэй болно. За тэрийг бүгдээрээ бэлдээд авчи. Fixes.com за metro гэдэг за нэчүү байгалийн сайхны тухай юм зургуудаас татаад авчиа гэж бодож байна. За магадгүй та бүхэн бүр нарийнчлаа. За юу гэдэг summer гэдэг. За зуны зургнууд хаврын зураг өвөлтэй. За 1 сараас эхлэх учраас өвлийн зураг гэсэн үг. За winter за winter гэдэг нэг хэдэн зураг татаад авчих. Winter-с бол за нэг 3 зураг, 4 зураг авах юм уу? 1 шо. За нэг 2 2 за тэгээд 3 4 за 4 зураг авчи. Хавар за тэгэхээр нүүрний зураг гэхээр нэчүү гэдэг нэг гоё байгалийн зураг. Нэчүү энэ дээр одоо Монголиа гэдэг зураг байхгүй л та. Нэчүү Монголиа. Тэгэлж заахгүй байна. Ой энэ манай Монголын зураг шүү дээ. Шо. За тэгэхээр бүгдээ зүгээр нэчүү гэж хараад чи. Хөдөө нутгийн гоё хан зураг байвал нэчүү байгалийн сайхны. За энийг аваад төрхөдөө календарынхаа нүрийг хий гэж өгдөө. За 4 зураг авцсан. Шо. Summertime. За 100 улирал сайхан тий. 100-ны улирал сайхан шүү дээ. За энийг авчи. Ваа. Гоё зураг байна.
2 зураг. За тэгээд дахиад нэг энийг бичиж 3 зураг. 3 зураг. Хорошо. Ямар зураг хөө. За болчих. За spring дээр бас 3 зураг авчих. Нэг. Таны авчих 2. За 6 дээр дэндүү цаг алдаад явах тийм ээ. 3. 3. За энэ хэдэн зурагтай болж байна тий? 9 зураг байна. За энэтэй 10 зураг. 10 зураг. За spring болсон. Out нас 3 зураг аваад тэгээ ер нь баг болчих юм шүү. Намрын зураг. За энэ л байна да. За энэ жоохон хүнтэй юм аа. Энэ 1. 2. Хорошо. За ерөөхдөө нэг их сонголт Монголд бол хийсэнгүү. Ерөөхдөө яарад очлаа. За дууссан. Нийтдээ 13 шиг зураг байна. За энийг Ctrl X гээд хуулж аваад дэлгэцэн дээр дахиад нэг фолдер өсгөж. За дахиад нэг зураг тэтгэж байгаа юм шүү. За 14 зураг. За дэлгэцэн дээр ороод за нэг фолдер нэмчихье. За энийг болохоор календар 2021 гэсэн нэртэй үсгээд за энэ дотроо дахиад assets гэдэг фолдер үсгээд за энэ дотроо болохоор new folder гээд image дотор манай контентууд байрлана. За зургийн контентуудыг бүгдийг content гэд нэрлэчихье. За тэгээд ингээ харахаар болох. За дараалт мараалж оруулсангүй. За харж байгаа л ерөөхдөө хаврын зураг байна, намрын зураг. За ялгах байгаа гайгүй. За ингээ болчихъя. За бүгдээрээ одоо ингээд нээсэн яг иймэрхүү байдалтай байж байгаа тийм ээ. За тэгэхээр хамгийн эхлээд cover зураг оруулаад шүү дээ. За cover зураг оруулж ирэхэд тулд за энийг cover-оо бол бид нар юундаа хийчихнэ. Master slide дээр cover хийчихнэ. За cover дээр юу хийж өгөх вэ гэхээр нэг зураг оруулаад ирье. За Ctrl D desktop дээр календар 2001 assets image. За элийг чинь cover-оор авчие гэж ярьлаа да. За баг энэ юм болоо да. Энийг авч та. За fitting content биш дээрээс нь доошно. Шахаад ингээд өргөчнө. За тэгээд энэ дээр болохоор за энэ болохоор master slide. За desktop дээр энийг хадгалчихъя. Календар 2021. Окей. За тэгээд энэ дээр ирээд хэдүүлээ нэр өгнө. Текст бичээд календар 2021. За монголоор бичих юм уу? Монголоор бичих да. Цаг тооны бичих юм уу? Юу юм болоо? За зүгээр календар бичиж.
календар. За, орсоор л юм да. Монголч. За, энийг оруулж ирчээд бүгдээрээ энэ текстэн дээр жоохон засаад ичээ. За, одоо бүгдээрээ робото конденсатор ашиглана. За, энийг ашиглаад за хашаа яагаад. За, энэ яг энэ текстийг нь тусна салгаж аваад тусад нь үсгэнэ гэсэн. Ингэнгүүтээ энэний доор дахиад 2021. За, тэгээ энийг одоо бид нэр хүснээрээ томруулнаа гэсэн хэмжээг нь. Хэмжээг нь 72. За, 72-оос ч том байх хэрэгтэй байна. За, багтгаачлаа. Ерөнхийдөө энэ календар гэдэг үгтэйгээ чицуул харуулах гэдэг юм л та. Энэ бодоод байгаа болохоор. За, 108. За. За, тэгэнгүүтээ бүгдээрээ ардталтаа тулгаад өгсөн. Календар 2021. За, календар энэ хоёроо бас ингүүл яаж вэ? Ихэр удлаа. Ингүүл яаж вэ? За, хэлж чадсан юм да. За, одоо өнгийг өөрчлөе. За, өнгийн болохоор календар гэдэг үгээ болохоор Т үсгэн дээрээ дарж байгаад. За, color. За, та бүхэнд нийтлэг тренд өнгөнүүдийг авах хэрэгтэй болвол flat color гэдэг colors гэж бас хайчих хэрэгтэй. За, тэгээд энэ дээр user interface зориулсан ингээ бэлэн color palette-ууд ингээ байж байгаа. За, ингээд хоорондоо хоршдог өнгүүд гэсэн үг те. За, би midnight blue гэдгийг сонгоод энэ дээр тавиад өгчээ. Уртлын чагтыг авах хэрэгтэй шүү. За, midnight blue ийм өнгөтэй байна. За, арай. За, энэтэй хорших өнгө гэхээр дандаа эднэр юм байна. За, тэгэхээр би энийг авчээ. За, 2021-гээ T-үсгэн дээрээ дарж агаад ингээд за чагтыг нас аваад окей. За, тэгээ одоо энэ дээр жоох эффект хийчихье. Эффект нь болохоор эффект drop shadow. За. За, ингээд харч юм одоо. За, 75% opacity 75. За, өшөө багсгая. За, 36% opacity-тэй. За, тэгээд дахиад энэ календар гэдэг дээр нь болохоор бас эффект өгье. Эффект drop shadow 75 болохоор 55% яаж байна? 55. За, энэ болохоор 0.1 гээд окей. Окей. За, ерөөхдөө наашаага тоож ерөөхдөө харагдаж байгаа. Календар 2021. За. За, одоо бүгдээрээ pages руугаа ороод одоо бол эхний A master slide бол ингээд энэний хамааралтай болсон гэсэн үг. За, энэ шоороо харах юм бол юм байгаа тий. За, юм байгаа. За, тэгээ new master slide гэдэг дээрээ B master slide-ийг нээгээд за, энэ дээр бол одоо бид нар бүгдээрээ дээр доороо хөл тухайн бичиглэлтэй тэгээ нэг зураг ордог. За, нэг юм за, тэгээд нөгөө нэг table ордог хэсэгтэй календар хэсэг гэсэн үг тий. Календар хэсэг ордог. За, ийм зүйлээ өсөрч өгнө гэсэн үг. За, тэгэхээр энэ хэсэгт нэг юу ах юм бoo? За, нэг ийм зүйл бай. За, энийг за, нөгөө palette өнгөнөөс за, энэ river гэдэг өнгийг авчие.
Энийг чигтэн авах болохоор за river гэдэг үнгийг авчээ. За ингээд оруулаад дээр. За дахиад нэг өнгө нь болохоор шон за нэгэ карот карот хийчих. Окей. За ингэж юу гэж юм гэхээр за энэс энэ доошх хэсэгт нэг юм зураг ороод тэгээд энд нь ингээд текст нь ордог. За нэг тиймэрхүү завтай л юм хэдүүлээ хий. За тэгээ нөгөө нэг Hurmag компанийнхаа бас лого могог оруулж ирье. За Tribucho Assets. За Apple гэдэг энэ логог. Stop calendar assets. За assets гадна тал тавьчих. За тэгэнгүүтээ эндээ болохоор нэг юм логотой. За нэг Ctrl D. Apple fitting effect. Content bit. За тэгээ энэ дээр одоо текст гэсэн үг. За тэгэхээр бид нар хуудасаа тоолчин. За тэгэхээр энийг автоматар хуудасаа тоолоод дугаарлаад явна гэсэн үг тийм. За ready гэж байна. За энэ дэр ингээд хуудасны дугаараар нь өөрөөр хэлбэл 1-р сар гэдэг ингээд бид нар шууд автоматар дугаарлаад явъя гэж бодлоо л та би. За тэгэхээр ингээд дээр оруулж ирэнгүүтээ робото support char тэрсэр энийг болгонгуудаа энэ хэвт нь ингээд тавьчих. За ингэж тавихаар жоохон муухай юм байна. За боли. Нэг дүгээр гэвэл уусан гоё юм байна. Нэг дүгээр сар. Тэгээд тэгэнгүүтээ хойдолтой наалтсан. За нэг иймэрхүү загвартай байвал зүгээр юм байна. За 1-р сар тэгэнгүүтээ энд нь болохоор хэдүүлээ. үйлчлэгээ гэдгээ биччихье. За оруулж ирлээ энийг. Дээш нь оруулж энэ ч тавиад. За энэ дээр болохоор Roboto condensed light за ерөөдөө бол чинь за энэний өнгө нь болохоор T-үсгээр за ийм өнгөтэй 1-р сарын өнгө нь бас биш T-үсгээр ийм өнгөтэй. Гэхдээ бид нар энэ 1-р сар гэдэг тексттэй болвол за яг пэйж дээр
Чин за энэ дээр 12 хуудас байна гэсэн үг. За энэ 12 хуудас маань болохоор apply master slide нь болохоор B master slide. За B master slide тэгэнгүүтээ энэ дээр fast in place. За нэгдүгээр сар. За гэх мэтлээ ингээ гараар энийг ингээд тохируулаад явах юм л та. Нэгдүгээр сар, хоёрдугаар сар. За нэг дээдлэлтаа нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. За одоо дараагийнх нь хуудсан дээр нь энийг биш энийг энтэй хуулаад Ctrl C V. За ингэчээ. За одоо 1-р сар руу ороод 1-р сараа Ctrl C V. 2-р сар. 2-р сар. За одоо энэ хоёр текстийг Ctrl C эднэр дээрээ fast in place. За ингээ ерөөхдөө болчихж байгаа гэсэн үг. За энэ чинь болохоор дугаар сар. 4-р сар. 5-р сар. За энэ сайзын жоохон багасгахгүй болохгүй. За 56 дээр 6-р сар. Ninth сар. 9-р сар. 10-р сар. 11 сар. За энийг жоохон багасгая. Хоёрдугаар сар. За ингээ болоо явчихсан. За одоо бүгдээрээ пэйж дээр очиж жагаад за эхний хуудаснаас эхлээд нэг зураг за тэгээд table үүсгээд явна гэсэн. За зургаа яаж байрлуулах вэ гэхээр за нэг хөрвүүлжин дурс аваад эндээс эхлээд энд бүр багттлна. За нэг иймэрхүү таар үсчээ.
За жоохон хийж өгсөх үү. За энэ дээр эхлээд Ctrl D image өвлийн зураг fit-ийн аагүй нэг талаасаа fit-ийн. За тэгэнгүүтээ хоёр дараад дээшээ гүйлгээд за байшингийн оруулж. За нэг иймэрхүү байдлаар гараад ирлээ. За одоо бүгдээрээ table гэдэг ойлголттой үзнэ. За яг өнөөдрийн хичээлийн үндсэн зүйл. За тэгэхээр бид нар tables-ийг ашиглаад table үүсгдэг байгаа. За тэгээ create table гээд. За тэгээ бид нар вебсайтаас интернетээс та бүхэн calendar text copy and paste гэж хайгаад үзээрэй. За тэгээд basic calendar creator гээд. За би энийг сонгож авсан байгаа. За тэгээд энэ дээрээс шууд 1 2 3 4 5 6 7 тэгээд доошоо 1 2 3 4 5 6. За 6 нүдтэй ийм календар үүсгэн. За тэгэхээр body rows гэхээр те мөрийн дагуу бол 6, column нь бол 7. За ийм table энд үүсгэе. За ингээл гараад ирнэ, тийм ээ. За одоо бүгдээрээ энэ дээрээ нөгөө мэдээлэл хуулаад тавьчихна. Copy. Copy, paste. За ийм амархан. Ингээд ерөөхдөө бол бид нар календарынхаа ямиг оруулаад ирлээ. За одоо бүгдээрээ энийг яах вэ гэхээр голлуулах те. За текст хоргоо хийх гэх мэтлэн. За энийг үүсгэн. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан эхлээд энийг идэвхжүүлж агаад table options, table setup. За эсвэл энэ Windows цэснээс tableтэй ажиллах. Table гээд за энэ table дотроо за table style, curve style гэдэг ингэ байж байгаа. За table style руу ороод new гээд за энийг болохоор бүгдээрээ calendar style ч тэ. За calendar style, за table calendar style, table setup нь за table border нь бол за яг 1 мм-ийн өргөнтэй байгээд за энэ дээр ингээд харагдаж байна уу те та нарт. За row stroke, column. За окей ингэчээ. За тэгэнгүүт энэ маань жоохон багтахаа болсон баг. За ингээд оруулчих. За одоо энэ дээр бүгдээрээ юу хийх вэ гэхээр за border-ийг өөрчилсөн, paragraph style, table style. За одоо энэ дээрээс row stroke. За гэх мэтлэн ингээд энэ сонголтуудыг өөрчилж болно. За хэдүүлээ нүдтэй нас ажиллаад үзье. Нүдэн дээр за доторх текстийнх нь хэлбэржүүлэлт нь за диагонал нь за текст нь 1 см-т байх юм байна. Align center байх юм байна. За ингэж жаад энийг ингэ сонгоч. За календарынхаа хэмжээгээ багасгана. Дээрээс жоохон шахаад өгч тийм ээ. Ингэ сонгоод за одоо энэ дотроос идэвхжүүлж байгаад
Roboto condensed light bolt болгоод 10 болгоод тэгэхээр яа утгагүй болоо. За нүдийн өөрчлөлгүйгээр заад за нүдэн дээр нь зөвхөн хэдүүлээ юу яа идэвхжүүлж агаад ийшээгээ ороод за table content гээд table cell за нүдний стайлын болохоор ингээ орчих. За голлуулж гин align гэж байна. За table ингэн гэсэн cell options text за ингээд тохируулаад за тэгэнгүүтээ эндээсээ бүгдээрээ идэвхжүүлснийхаа дараа ийшээ ороод Roboto condensed regular-ыг сонгоод за ингээд за одоо тэгээд энэ дээр бас table style руугаа орж агаад бас өнгө сонгож болно. За cell style руу орж агаад дараа color цаашид ингэж болох юм байна. Хэдүүлээ. Нэг инглээ shift дарж агаад нэг инглээ за нэг инглээ за тэгэнгүүтээ field нь болохоор энд нь болохоор дахиад энийгээ сонгоод окей дахиад энийгээ сонгоод окей за гэх мэтчлэн ингээд иймэрхүү байдлаар бид нэр table ашиглах боломжтой байна. За тэгээд энэ дээр болвол Roboto-гийн Roboto сати regular-ын сонгоё гэдэг аа шүү дээ. Сонгогдсон байна. За тэгээд дахиад бүгдийг идэвхжүүлж агаад за ерөнхийдөө бол бусад бүх нэг юун дээр ажилладаг шиг бид нар ингээд
24 25 болгочих. За энэ border жоохон муухан онготой. За flat юу яасан. За энийг аваад энэний бид нар энэ яг stroke-ийн өнгийг жоохон өөрчилчихье гэж бодож байна. За эндээс өнгийг авлаа. Окей. За тэгэнгүүтээ энэ дотор талынх нь энэ за хичүүлж жагаад үйл явдлыг ийм өнгөөр юм байна. Нэхэ дотор талын шүү дээ. За болсон уу? Болсон юм байна тий. За болсон юм байна ингээд. Тэгээд энийгээ сонгоод хоп. Энийгээ сонгоод чуба. За ингээд болцоо. Одоо энэ өнгийн баас жоохон бүдгрүүлээд ийм силвер өнгөөр авчээ. За сонгоод авлаа. Окей. Сонгоод авлаа. Хөөе. За одоо бүгдээрээ энэ дотор байгаа. Энэ текстүүдийн өнгийг нь жоохон өөр болгоод за тэгээ ерөөхдөө болж байна. За тэ үсэг ингээд тавилаа. Хоп. За ингээд ерөөхдөө бидний үндсэн 1-р сар гэдэг хуудас маань гараад ирлээ. За тэгээд Sunday Monday тэ. За тэгээд магадгүй энэ дээр тайлбар icon оруулаад илүү баяжуулж бас болно л доо. За тэгээд одоо 2-р сарын жишээ нь бид нэр Ctrl+C+V яг хуулж аваад энд очиод за жоохон дөрвөл ажиглуулад за яг болчихоо гэдгийг маш сайн харах хэрэгтэй. За ингэ болцсон. За одоо яах вэ гэхээр 2 дахь зураг Ctrl+D өвлийн зургийг оруулж ирлээ. Fitting-ийг угаасаа гоё таарч ах шиг байна. За 2 дарчих. Дээш нь болгочих. За нэг иймэрхүү. За тэгэнгүүтээ нөгөө нэг сайт руу ороод за эн чинь сая аль сар байсан бэлээ? Монголиа за энэ сарын би сонгоогүй байсан юм биш үү? 1-р сар show calendar June, May, April, March, January. За January болж авлаа. Хөтлөө. Одоо энэ дээр авчирлаа. Энэ дотроо Ctrl+V. Одоо 2-р сарын February Ctrl+C шавьчлаа. Ctrl+V
За чи 28 гэдэг. Энэ нь нөгөө хуучин юм гараад байна шүү дээ. За тэгээд энэ нүдийн устгаа хичээ бүгдээрээ. Сүүлийн нүдийн table options за delete row. За ингээд 2 дугаар сар болчихлоо. За гих мэтчлээ ингээд 2 3 дугаар сар 4 дугаар сар гэдэг ингээд явах нэ. Гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хичээлийн түрээд өндөрлөө. Хичээл нийлээд дуусгах гэдэг. Дараагийн хичээл дээр үргэлжлүүлээд хэдүүлээ хүснэгтэйг ажиллаад 12 сарынхаа бүх юмнуудыг оруулаад тэгээд календараа хийгээд дуусгана. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.